минь итгэлийн эгч Мари Луиза бурхан таныг ивэх болтугай. Мари Луиза эгчээ сүүлийн Библи судлууд дээр бурхан таны амаар дамжуулан гайхалтайгаар бидэн рүү ярьсан билээ. Тэгэхдээ бурхан биднийг сүнслэг амьдралын ядуурлаас хол байж, сүнслэг ядуурлаас өөрсдөө чөлөөлөх ёстой гэж бидэнд олон удаа сануулсан. Мари Луиза эгчээ танаар дамжуулан хүлээн авсан эзний энэ зарлахыг биелүүлэхийн тулд бид ямар арга хэрэгслээр хэрхэн үүнийг биелүүлж чадахыг бидэнд зааж өгөөч гэж хүсэх гэсэн юм. Бурхан таныг ивэх болохгүй бид танд бүх зүрх сэтгэлээсээ хайртай. Хариулт: бид мунхаг байхаа болох хэрэгтэй. Учир нь заримдаа бидний зүрх сэтгэл хэтэрхий их мунхалаг байдаг. Үүнээс болж бид өөрчлөгдөхийг хүсдэггүй. Мөн бид өдөр тутмын амьдралдаа мунхаг байдлаараа бардам, ихэмсэг, сагсүү ба дээрэнгүй зангаараа мөн түргэн ууртай, муухай ааштай, маргалтах дуртай, хэдэр зантай, атаархуй, хардамтгай, хүн муулах, гогнох, шүүмжлэх, худал хэлэх, хуурам мэхлэх, өргөлж өөрийгөө түрүүнд тавихыг хичээх, өргөлж өөртөө ашигтай байдлыг хайх гэж оролдох нөхцөл байдлыг ашиглаж, түүнээс өөртөө ашиг давуу тал хайж, өргөлж өөртөө хамгийн сайн сайхныг авахыг хичээх гэх мэт бид Бурханы өмнө дахин алдаа гаргадаг. Бурхан бидний хажууд биднийг харж ажиглаж байдгийг бид мартдаг. Эзэн биднийг дандаа дагаж биднийг ажиглаж байдаг гэдгийг бид мартдаг. Тэгээд бид хаанч байсан гэртээ эсвэл гудамжин, супермаркет, худалдааны төв, их сургууль, ажил дээр гээд хаанч байсан бурхан тэнд байдгийг мартдаг. Хүмүүс сүмдэл бурхан байдаг гэж хэлдэг. Орой сүмлүү очиход тэнд л байдаг. Харин энд би хүссэн бүхнээ хийж болно. Энд би хүслээрээ хов жив ярьж, атаархаж, өөртөө ашигтай юмыг хайж, аль эсвэл ажил дээр ямар нэг юм хулгайлж болно гэж тэд боддог. Би дарга ажил олгогчоос цагийг хулгайлж болно гэж бид боддог. Дарга тэргүй хангалттай мөнгөтэй. Тийм болохоор би түүнээс хагас цаг эсвэл 10 цент хулгайлахад түүнд нөлөөлөхгүй гэж бодох нь би. Намайг энд хинч харахгүй, миний эргэн тойронд сүнээс хинч байхгүй, хинч намайг хараагүй гэх мэтлэн бид ингэж л боддог. Ингэж бодсноор бид Бурханы дургуутслыг хүргэдэг. Ийм байдлаараа бид түүнд таалагддаггүй. Үүнээс гадна энэ нь жинхэнэ сүнслэг амьдрал биш юм. Тиймээс энэ сүнслэг ядуурл гэдэг нь Бурханы таалагддаггүй энэ бүх зүйлийг хийх гэсэн үг юм. Эдгээр нь тийм ч сүртэй биш, маш энгийн ач холбогдолгүй мэд зүйлсүүдийг хэлж байгаа мэд санагдаж болох юм. Зарим нь би садар самун үлддэггүй, эсвэл хүн алж хүрээ таалаагүй гэж хэлдэг. Тэд үүнийг хийдэггүй болохоор нүгэл дунд амьдрдаггүй гэж боддог. Гэвч тэд эдгээр бусад хүмүүсийн хэлдгээр зүгээр л жижиг сүртэй биш зүйлүүд бол том нүгэл биш гэж боддог. Гэвч тийм биш юм. Эдгээр хүмүүс жижиг гэж нэрлэж байгаа яг тэр нүглүүд л биднийг Бурханаас холдуулдаг юм. Үүнийг бид маш жижиг гэж хардаг боловч үүнээс болж бид Бурханаас холддог. Тиймээс бид эдгээр бүх зүйлийг үйлдэхэд мөн хэрэгжлүүлэх үед Бурхан биднээс холддог. Үүнийг л сүнслэг амьдралын ядуурл гэж нэрлэдэг. Учир нь та нарыг атаархал, хардалт, хэрүүл маргаан, сэтгэл ханамжгүй байдал, уйтгар, гуниг, үүр хилэн, түргэн зан, өшөө авалт ба гомдолд автсан байх үед яг энэ үед чинь хэн нэгэн ирээд нэг ёсондоо чөтгөр таныг сорих гэж аль эсвэл таныг уруу татахын тулд ашигласан хэн нэгэн тань руу ирэх үед та үүнд нь автдаг. Тэгээд та яг махан биеийнхээ иргэшэл байх үед тэр сул дорой байх үед хүн ирээд нэг хүн таны талаар муу юм ярьлаа. Тэр хүн үүнийг ба тэрийг хэлсэн гэхэд та биеэ захирч чаддаггүй болдог. Тэгээд дараа нь тэр асуудлууд араасаа нэмэгдсээр энэ нүгэл нь улам бүр томордог. Харин эзэн дотор байвал та дэвчээртэй, даруй зантай, хүлээцтэй, өшөөнгүй,
Уучлалдаг, амар амгалан хүсдэг ба тайван байхыг хүсдэг чадвартай байх юм. Тэгээд хэн нэгэн тань руу ирээд ингэж тэгж хэлсэн гэж хэлэхэд харин ч та бүгдээрээ төвчээртэй байцгаая. Хүмүүс ярьж л байг, шүмжилж, гүтгэж л байг. Харин бүгдээрээ Бурхныг өргөжлүүлэн хайцгаая гэж хэлэх болно. Учир нь тэр хүн сүнслэг зүйлийг хайдаг учраас, Бурхантай ойрхон байхыг хичээдэг учраас тэр юм. Учир нь энэ нь махан биеийнхээ дүр хүслээр шийдэж байгаа хэрэг биш юм. Энэ л гол учир нь байгаа юм. Итгэлийн ах дүүс нараа. Тиймээс үүнийг бас сүнслэг амьдралын ядуурл гэж нэрлэдэг. Эдгээр бүх зүйлүүдийг бид тиймч их хор нөлөөгүй гэж бодох нь бий. Гэвч яг эдгээр нь биднийг Бурханаас холдуулдаг. Үүнээс болж бид материалыг үзэлтэй болж хувирдаг. Зарим нэг хүмүүс үүнийг зүгээр л махан биеийн сэтгэлгээ эсвэл ертөнцийнх гэж хэлдэг. Харин бид болохоор материалыг үзэл гэж нэрлэдэг. Учир нь бидний зүрх сэтгэл бэлтгэлтэйгүй байгаа юм. Энэ нь тиймч тааламжтай зүйл биш юм. Ийм нөхцөлд бид түргэн уурлаж хурдан зан гаргаж шууд л хэн нэг хэрүүл маргалдаанд орооцолдож хорон муу зүйл хийх хандлагатай байдаг. Тиймээс бидний дотор энэ сүнслэг ядуурл байгаа цагт бид амжилтанд хүрч чадахгүй. Мөн Бурхны бидэнд амласан эдгээр ивэлүүдийг бид авах боломжгүй болдог. Тийм болохоор бид дандаа тэмцэх, өдөр тутам хүчин чармаал гарган тулдах ёстой юм. Энэ цуглаанд орой ирэх нь биш, харин өдөр нь юу хийж, юу бодож, юу ярих нь бас чухал юм. Бид хөгжилдөж инээж болно, гэхдээ бидний зүрх сэтгэл дандаа цэвэр ариун байх ёстой. Бүх бузар муугаас, жишээ нь хөшөө доромжилдог ба гомдоодог бүх зүйлээс өөрсдийгөө хол байлгах хэрэгтэй. Бид Бурханд үнэнч байх ёстой. Хүмүүсийн нэрлэж жансан эдгээр магадгүй жижиг нүглийг бид бүх зүрх сэтгэлээсээ орхих хэрэгтэй. Яагад гэвэл эдгээр жижиг нүгэл нь бидэнд хамгийн их хор нөлөөл учруулдаг. Эдгээр нүгэл нь хамгийн их хор хөнөөлтэй байдаг. Үүнийг сүнслэг амьдралын ядуурл гэж нэрлэдэг. Хэрв та энэ тухай илүү ихийг сурахыг хүсвэл Библийн сургаал үгс номыг уншаарай. Эмх цэгцтэй амьдралаар амьдрахын тулд Бурхны өмнө зөв шударга амьдрахын тулд сурах ёстой олон дүрм, олон гол зархимууд энд тоочигдсан байдаг. Бид сургаалт үгс дуулал номноос маш их зүйлийг сурч авдаг. Тэндээс маш их зүйлийг ойлгодог. Библиэс уншсан бүх зүйлдээ дүн шинжилгээ хийж тэгээд би ч бас өөрчлөгдөхийг хүсэж байна гэж хэлдэг байгаарай. Би муу зүйлийг хүсэхгүй байна. Би сайн зүйл хийхийг хүсэж байна. Тиймээс би энэ тал дээр Бурхны тусламжийг хүсэж байна гэж хүс. Тийм байвал хэрв та Бурхны танаас хүссэн сүнслэг амьдралаар амьдрахад Бурхан танд ариун сүнсний бэлгүүдийг өгж эхлэх болно. Тэгээд тэр танд бас үүрэг хариуцлагыг өгдөг. Тэгээд Бурхан таныг хариуцлагатай хүн болгож эхэлдэг. Тэгээд Бурхан энэ хүнийг хариуцлагатай бөгөөд миний сүмд үйлчлэх, хүмүүстэй харьцах, зөвлөгөө өгч чадах, дэмжих эсвэл туслах чадвартай, бусдад зааж өгөх чадвартай хүн гэж хэлдэг. Бид альва зүйлийг чин сэтгэлээсээ хийх үед Бурхан үүнийг шагнадаг. Энэ сүнслэг амьдралын ядуурл гэсэн сэдэв бол маш өргөн, том хүрээтэй болохоор та бүхэн үүнийг бага зэрэг ойлгосон гэж би найдаж байна.